Шотланд улсын Глазго хотын гэмт хэргийн ертөнц үргэлж харгас хэрцгий хүчирхийлэл үйлдэлгээрээ алдартаж, Стивен Бонзо Даниэл гэх хүн тохиолдсон явдал Шотландыг зочирдуулсан гэмт хэрэг болсон юм. Глазго хотын хамгийн аюултай гэмт бүлгийн ирээдүйтэй гишүүн гэгдэж байсан Бонсогийн амьдрал нэгэн харгас шөнийн дотор оронгороо эргэсэн байдаг. Түүний түүхийг Глазго хотын гэмт бүлэглүүдийн хооронд болсон дайны түүхэнд хамгийн зочирдон мөчүүдийн нэг хэмээн өнөө хүртэл дурсан ярьдаг юм байна. Түүнийг мухардалд оруулсны дараа аимшигтай хэрцгий байдлаар биед нь халтсан байдаг. Шүн дундын үед Бонсо өөрийг нь машинтай хүмүүс мушгиж байгааг анзаарсан байна. Алуурчид машинаараа Бонсогийн унаж явсан машины араас хөөж нилээд ширүүн хөөцөлдөөний дараа Бонсо хэрцгий халдлагт өртжээ. Тэр шөнө гэр рүүгээ Шкода Октавиа машина жолоодон явж байх үедээ Бонсо ард нь маш ойрхон дагаж яваа хоёр машины гэрлийг анзаарсан. Халдлагын дараа алуурчид баримт нотлохоог устгахын тулд Бонсогийн машиныг галдан шатаасан байв. Гисэн хийдэж халдлагад ашигласан цус тутаг машины арын суудал дээр үлдсэн. Гэмт хэргийн ертөнцөд хурд, найдвартай байдлаараа танигдсан өндөр хүчин чадалтай Audi S3 болон Volkswagen Golf машинууд ойртон ирж эхлэв. Бонсо 100 миль цагийн хурдтайгаар өөрийнх нь аминд хүрэхээр хөөж буй алуурчдаас цөхрөлтгүй зугтсан байна. Тэд уулзвар дахь улаан гэрлэн дохиогч анзаарсангүй. Мелтно Стандисбомтын ойролцоох М8 хурдны зам дээр хөөцөлдөн улам ширүүсч эцэст нь Бонсо налуу зам дээр осолдож зогссон байна. Бонсо мөшгөгчдөөс мулдрахыг оролдож гудамжны нарийн замуудаар сүлжиж зугцаар байв. Гэвч тэрээр М8 хурдны замын 16 дугаар уулзврын ойролцоо Стандисбомтонд яг ойртох үед хөөцөлдөө нилээд ширүүссэн. Бонсогийн машиныг Audi S3 хажуу талаас нь шахаж, харин Volkswagen Golf нөгөө талаас нь замыг нь хөндлөн хааж зогсоосон юм. Хүчтэй мөргөлдсөний улмаас Бонсо жолооны ард ухаан алдсан байлаа. Ингээд хэдхэн секундын дотор тэрээр зогсохоос өөр аргагүй мухардалд орсон байна. Зүхтах ямар ч боломж байгаагүй. Алуурчид Бонсог яг хүссэн газараа зогсоосон байна. Гэмт хэргийн ертөнцийн өрсөлдөгч болох Бобстер бүлэг Даниэл бүлэг рүү довтлохоос өмнө заналхийг агуулсан бичлэг илгээсэн байжээ. Тус бичлэгт хоёр байшин санаатаагаар галдан шатааж буй үйл явдал дүрслэгдсэн бөгөөд энэ нь хоёр бүлгийн хооронд өрнөж буй хэрцгий кампанид ажиллагаа зогсох ямар ч шинжгүй байгааг илтгэж байсан юм. Бонсогийн жолоодож явсан машиныг замын хажуу руу шахаж зогсоосны дараа машиных нь хаалгыг гадна талаас хүчээр онгойлгож баг зүүж нүрээ халахлсан хүмүүс түүн рүү олуулаа нээлж дайрж зодож эхэлсэн юм. Тэрээр ганцаараа олон хүний өмнө хүчин мөхсдөж байлаа. Алуурчид буу зэвсэг огт хэрэглээгүй бөгөөд харин хутга, балиус, алх зэргээр зэвсгэлсэн байв. Дараагийн үйл ажиллагаа бол зүгээр нэг халдлага биш, харин Бонсо гутаанд доромжлох зорилготой урьдаас төлөвлөсөн харгас ажиллагаа байсан юм. Алуурчдын Бонсог зохих цохилт бүр нь нарийн тооцоотой хүнд хэлбэрээр гэмтэх, цаашлаад нүүр царайныхын төрхийг бүрэн сүйтгэх зорилготой байсан. Энэ хэрцгий халдлага Глазго хотын гэмт хэргийн ертөнцөд урьд өмнө нь гарч байгаагүй зочирдом халдлага болсон. Бонсогийн нүрийг хутгаар хид хідэн удаа хөндлөн зүсч үүнээс болж түүний хамар нь бараг л дасрах төгсөн. Бэйн хутгаар зүссэн шарх болон мохоо зэвсгийн хүчтэй зохилтоос үүдсэн гэмтлэр дүүрэн эмнэлэгт хүргэжээ. Бонсогийн гэмтэл маш аимшигтай харагдсан тул анх хэргийн газарт ирсэн цагдаа нар түүнийг нүүрэндээ ойрын зайнаас хид хідэн удаа буудуулсан байх гэж бодсон байна. Хожин мөрдөгчд түүний нүүрэндээ авсан аимшигт гэмтлийг бүхэлд нь хутга болон мохоо зэвсгээр гэмтээсэн болохыг тодорхойлсон юм. Алуурчид зүгтах үед Бонсо газар эвхрэн унсан, их хэмжээгээр цус алдсан, амь тавихын даваан дээр үлдсэн байна. Гэмт бүлгийн хувьд энэ бол зүгээр нэг аллага биш, харин нэг төрлийн мессеж байлаа. Глазго хотын гэмт хэргийн ертөнцөд бүлэглүүд үргэлж хүчирхийллийг хэл болгон ашиглаж ирсэн, харин энэ удаад тэдний мессеж цусаар бичигдсэн байв. Гэвч тэдний төлөвлөж чадаагүй нэг зүйл нь тэдний сонгосон байрлал хотын төвдөө маш ойр байсан нь Бонсогийн амийг аварсан байдаг. Төргөн тусламжийнхан шуурхаа ирж түүнийг ослын газраас хэдхэн минутын зайд орших эмнэлэг рүү яаралтай хүргэсэн. Түүний биеийн байдал маш хүнд байсан тул амьд гарна гэж цөөхөн хүн л найдаж байв. Гэвч аз Бонсогийн талд байжээ.
Тухайн үед өндөр уур чадвартай мис заслын эмч ээлжинд гарч таарсан бөгөөд мис заслын баг хэдэн цагийн турш үргэлжилсэн Бонсогийн авсан хүнд гэмтлүүдийг засахын төлөө тэмцсэн. Хэрвээ өндөр ур чадвартай эмчнэр болон эмнэлэг ойрхон байгаагүй бол Бонсо тэр шөнө гарцаагүй нас барах байсан байна. Хожим ил болсон мэдээллүүдээс үзэхэд Бонсогийн амьд үлдсэн шалтгаан нь халдлага яг эмнэлгийн ойролцоо болсон. Тэр шөнө шилдэг мис заслын эмч ээлжинд байсан зэрэг хоёр хүчин зүйлээс шууд хамаарчээ. Бонсогийн нүүрний хүнд гэмтлийг дахин сэргээх олон цагийн хүнд мис заслын дараа хэдэн 7 хоног тэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Магадлал тун бага байсан ч Бонсо амьд гарч чадсан байдаг. Гисэн хэдий ч уг халдлага түүний нүүр царайг насан туршийн сорив гажигтай болгосон байна. Хотын гэмт бүлэглэлүүдэд хэдийн танил байсан Бонсогийн нүүр царай одоо хэрцгийгээр зэрэмдэглүүлсэн царай болсон. Удалгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнд Глазгогийн сорив хэмээх шинэ хочийг өгсөн байна. Найз нөхдийнх нь хувьд энэ нь түүний амьд үлдсэний бэлэг тэмдэг болсон. Харин өрсөлдөгчдийнх нь хувьд бол Даниэл нэртэй гинт бүлгийн хамгийн нөлөө бүхий гишүүнж халдашгүй биш гэдгийн баталгаа болсон юм. Гэвч Бонсо бүрэн идгэж эмнэлгээс гарсны дараагаар мэдээлэл өгөхдөө Lions гэх бүлэгтээ ямар ч хувийн дайсагнал өш хонзон байхгүй. Над руу халдсан алуурчид бол Lions бүлэг биш гэж эрс няцаасан байна. Lions болон Даниэлгийн хоёр бүлэглэл хоёулаа шудраг ёсыг тогтоохдоо хүч хэрэглэн шийдвэрлэхийг илүүд үздэг нь тодорхой болсон. Харин уг халдлагын утга учирыг ойлгохын тулд эхлээд Бонсо гэж хэн байсныг мэдэх хэрэгтэй. Глазго хотын гэмт хэргийн ертөнцид олон 10 жилийн турш ноёрхсоор ирсэн Зарта Даниэлийн гэр бүлд төрсөн тэрээр энэ бүлэглэлийн нэгэн гишүүн байсан. Замбраагүй байдал донд амжилт гаргадаг зарим нэгэн гэмт хэрэгтнүүднээс ялгаатай нь Бонсо маш тооцоотой, зоригтой, бизнес сэтгэлгээтэй гэдгээрээ нэр хүндтэй гишүүн байсан. Тэрээр мансууруулах бодисын худалдааны сүлжээ, шөнийн клубүүдийн хамгаалалт, мөн хамгаалалтын төлбөр нэрийн дор эрхгийт үйл ажиллагаанд оролцдог байсан бөгөөд өөрийгөө бүлгийн удирдагч төдийгүй хүч хэрэгжүүлэгч байр сууринд тавьсан байв. Түүний удмын Даниэл гих овг нь энэ хотод нилээд нөлөөтэй тооцогцоор ирсэн байна. Бонсогийн амьдралын түүхийн гол цөм бол Даниэл болон Lions бүлгийн хоорондох ширүүн дайсагнал байсан. 2000-ад оны ихэнх үед газар нутгийн маргаанаас эхэлсэн хоёр бүлгийн хоорондын зөрчил удалгүй бүрэн хэмжээний дайнд хүргэсэн байдаг. Бүлгийн гишүүд хоорондоо өдрийн цагаар буудалцах болж нэгнийхээ эзэмшлийн байшин руу бензин цацсан галдан шатаах зэрэг зориудаар чиглэсэн дайралтууд нь Глазго хотын хамгийн аюултай хорооллуудын өдөр тутмын амьдралын нэгэн хэсэг болж хувирсан байна. Халдлагт өртдөг байсан хороололд амьдардаг ядуу энгийн оршин суугчид айдас дунд амьдарч хүчирхийлэлд өртөж байжээ. Олон жилийн турш хоёр бүлэг хоорондоо дайсагнаж халдлага хийж зогсолтгүй кампанит ажил өрнүүлж байсан нь аль тал нь асар ихээр хохирол амсаад байсан юм. Хүчирхийлэлтэй энэ дайсагнал хэсэг хугацааны дараа дахин эхэлж хэд хэдэн байшин, бизнесийн объектуудыг шөнөөр галдан шатааж буудалцах халдлагууд гарсаар ирсэн байдаг. Эхэндээ өрсөлдөгч талууд шоронд хоригдож буюу кокаины хаан гэгддэг Марк Ричардсны ойрын холбоотнуудыг онилж байлдаж эхэлсэн байна. За Марк Ричардсон бол 2018 онд 200 сая паундын өртөг бүхий кокаины хууль бус ажиллагаанд оролцсоны улмаас баригдаж шоронд хоригдсон. Эдинбургийн кокаины гэмт хэргийн толгойлогч болох Марк Ричардсон бол Даниэл бүлэгтээ байнга дайсагнасаар ирсэн өстөн юм байна. Үүний улмаас Даниэл бүлгийн гишүүдийн гэр бүл байнгын дайралтын бай болж байв. Тэдний гэр орон, байшин, машиныг шатааж цаашлаад хамтран ажилладаг бизнес хамтрагчид руу нь халдаж байсан юм. Энэ дайсагнал туйлын ширүүн байсныг харуулах нэг жишээ бол Даниэл бүлгийн үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй тэдний хамаатнууд хүртэл хүчирхийлэлд өртсөн байна. Даниэл бүлгийн нөлөө бүхий гишүүн Бонсогийн хувьд дайсныхаа бай болох нь гарцаагүй байсан. Гэвч түүний амийг хөнөөх орлого нь ийм хэрцгий, зэрлэг, балмад байж болзошгүй маш цөөхөн хүн л таамаглаж байсан гэдэг. Уг халдлагатай холбоотойгоор шүүхэд дуудагдсан сэжигтнүүд бүгд Lions бүлэгтэй ямар нэгэн байдлаар холбоотой хүмүүс байсан бөгөөд тэдний гол зорилго нь
Даниэл бүлгийн тодорхой хүмүүсийн амийг хөнөөх явдал гэжээ. Гисэн хэдий ч энэ хэрэгт Бонсо өөр өнцгөөс тайлбар өгч Лайонс бүлэгтээ ямар ч хувийн өш хонзон дайсагнал байхгүй хэмээн няцаасаар байсан юм. Түүнчлэн Бонсо өөрийнх нь гэр бүл нь зохион байгуулалттай гэмт хэрэгт оролцдог гэх бүх мэдгдлийг үүсгэжээ. Халдлагаас амьд үлдснээр Бонсогийн нэр хүнд шинэ утга агуулгатай болсон. Тэрээр зүгээр нэг гэмт хэрэгтэн байхаа болж харин хоёр бүлгийн хоорондох өш хонзон хэр зэрэг хэрцгий байсныг сануулсан амьд гэрч болсон байна. Түүний сорив зөвхөн бие мах бодих биш, харин бэлэгдлийн шинжтэй мартагдашгүй уулмөр болсон юм. Харин холбоотнуудын хувьд бол тэрээр тэсвэр төвчээрийн бэлэг тэмдэг болж хүндлэгдэх болсон. Бонсог дуугүй болгох, амийг нь хөнөөх оролдлого нь эсэргээрээ түүнийг Шотландын гэмт хэргийн ертөнцийн хамгийн алдартай танигдсан дөрүүдийн нэг болгожээ. Бонсог замын хажууд үхлүүд байдалтай хэвтэж байхад хамгийн анх түүнд тусламж үзүүлсэн хүн бол жолооч Мухаммед хаан гэх хүн байсан. Мухаммед хаан өмнө нь такси компани захирал байсан юм байна. Тэрээр ярихдаа түүний царай бүрэн сүлдсэн байсан. Үнэхээр аимшигтай харагдаж байлаа. Нүүрнийхээ нарс нь бүхэлдээ хуулраад унчихсан юм шиг хамрынхын яс нь ил гарчихсан байсан. Юм ярих ч чадваргүй байсан. Би үнэндээ энэ хүн ингээд үхэж байна даа л гэж бодсон гэж ярьсан байна. Уг халдлагын шалтгаан албан ёсоор хизээч батлагдаагүй байна. Энэ халдлага Лайонс бүлгийн урьдчилан тооцоолсон алхам бөгөөд Даниэл бүлгийг дотроос нь ганхуулж хамгийн нөлөө бүхий удирдагчийн нэгийг нь зайлуулах зорилготой байсан гэж хүмүүс таамагладаг. Шалтгаан нь юу ч байсан бай. Уг халдлага маш нарийн төлөвлөгдсөн бөгөөд хэрцгий өршөөлгүйгээр гүйцэтгсэн нь энэ дайсагнал ямар өндөр түвшний зохион байгуулалттай гүн гүнзгий өш хонцонтой болохыг харуулж байв. Цагдаагийн байгууллага халдлагын талаар өргөн хүрээтэй мөрдөн байцаалт эхлүүлсэн ч ахиц удаан байлаа. Гэрчүүд ярихаас татгалзаж мэдээлэлтэй байж болдошгүй хүмүүс үхлийн аюултай өшөө авалтаас имэж амаа хамигсаар байсан юм. Мөрдөгчд гэрчүүд яагаад хэргийн талаар мэдээлэл өгөхгүй байгаа шалтгааныг тайлбарлахдаа цагдаатай хамтран гэдэг нь үхлийн ялтай дүүцэх үйлдэл хэмээн тодорхойлсон байна. Энэ хэрэг нь шийдэгдээгүй хэрэгүүдийн нэг болон үлджээ. Стивен Бонсо Даниэлийн амь насанд аюул учруулсан халдлага нь Глазго хотын гэмт хэргийн ертөнцийн түүхэнд мартагдашгүй үйл явдал болсон. Түүний амьд үлдсэн нь гайхамшиг байсан ч энэ хотыг хэрцгий хэрүүл тэмцэл хэрхэн нөмөрч байгааг илтгэн харуулсан явдал боллоо гэж хүмүүс дүгнсэн байна. За өнөөдрийн маань дугаар үгээр дуслаа. Хүлээн авсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзъя.